За сайн байцгаана уу? Монгол улсын гол орлогыг олж ирдэг бүтээгдэхүүн юу вэ? За мэдээж уул уурхай бүтээгдэхүүн байдаг. За уул уурхай бүтээгдэхүүн бол нийт Монгол улсын экспортын 93% бол эзэлдэг. За энэ байдлаараа бас их олон жил болж шүү. 2010-11 оноос хойш ийм бүтцтэй болсон. За үүндээ болохоор нүүрсний салбар бол нэлээд хүч төрдөг. За 93% нь бараг 57-оос 60% нь бараг нүүрс эзэлж байгаа. За тэгвэл хэдүүлээ өнөөдөр нүүрсний зах зээлийг сонирхъя. За энэ бол нүүрсний чарт 2009 оноос хойш чарт явж байгаа. 2009 онд бол жишээ нь $67 байсан. За бидний ер нь гевтүүлэх шахсан үе бол 2014-15 онд байдаг байхгүй. За энэ үед бол $48 руу орж унж исэн. За энэ бол дэлхийн зах зээл юм. Монголчууд бид нэр уурхай аман дээр 20 хэдэн доллараар өгж гинэ гэдэг. Тухайн үедээ болохоор 5 толгой болон Energy Resource 2 гэдэг уурхай үлдээ бусд нь баг бүгдээрээ хаагдчихсан юм түүхтэй. Энэ бол манай Монгол улсын хувьд бол эдийн засгийн маш том гүн шокыг үзүүлсэн энэ 2015 оны үе байдаг. Тэгээ ямар сандал тэр үед чинь сайхан бэлэг ерхий сайд байсан. Тэгээ ерхий сайд маань болохоор гаднаас олон улсын валютын сангаас бол мөнгө гуйж бол эдийн засгийн аврах юм бодлого хүртэл бол орж илаа шүү дээ. За гэтэл энийг харж байна. Энэ бол сүм бүрсэлт хийсэн. 22 онд бол 20 онд бол жишээ нь $49 руу дахиж орж унсан байсан. $51 руу 22 оны байдлаар ерөөс 2 жилийн дотор $400 руу шийдсэн байна. $435. За энэний үндсэн өсөлтийг хийсэн зүйл юу вэ гэхээр энэ Украины дайн байгаад идэг. Тэгэхээр Украины дайн дээр юу болсон бэ гэхээр бүх түүхийн эдийн үн бол өсөж орж ирж байна. За би та нарт одоо жишээ нь юуг үзүүлээ л да. Нефтийн үн, crude oil гэж ярьдаг тийм. За Украины дайны үеийн хөдөлгөөн бол одоо жишээ нь $126 руу орж өсөж ирсэн. За нефтийн үнийн хувьд болохоор энэ үн рүү төгссөн одоо хамгийн өмнөх үнийн өсөлт бол $147. 2008 оны хямралын өмнө бол очиж өсөж исэн үн Украины дайнаар ингэж атсан байж байгаа. За тэрнээс хойш унсаар агаад 126-аас унсаар агаад одоогоор нэг баррел нефтийн үн бол $70 руу орж очсон болвол нүүрсний үн яг энэ газрын тосны үнэтэй ижил орж ирж байна. За хэдүүлээ жишээ нь нэг өдрийн чартыг харъя л да. За нэлээд унж орж ирж байна. Тэгэхээр энэ үн яагаад унсан бэ гэдэг. За нэгдэж бол дайны шокын нөлөөлөл бол зах зээл дээр арьсан байж байгаа. Хоёрдож бол 2023-4 онд хятадын эдийн засгийн бол агшилт явагдсан. За үүний хамгийн тод жишээ нөгөө номер 1 барилгын компани бол дампуурлаа зарлж исэн. Одоо тэрнээс болоод үл хөрөнгийн салбар бол уналтанд орсон. Иймэрхүү зүй тогтлоод бол зах зээл дээр гарсан. Энэ нь бол нөгөө барилгын салбарын уналт гарч ийн гангийн үйлдвэрлэлүүд бол хэрэглээ буурснаасаа когчх нүүрсний үн унсан гэдэг тайлбар хийж байгаа. Нийлүүлэлт талаасаа аваад үзэх юм бол Хятад болон Энэтхэг хоёр хамгийн том хэрэглэгч улс гэдэг. Энэ улсууд өөрсдийн дотоодынхоо нүүрсний нийлүүлэлтийг ихсгэж эхэлсэн байж байна. Дээрэс нь Австрали болон Индонез хоёр улс бол экспортын гарцыг нэмсэн гэдэг ийм судалгаа гарч байгаа учраас нефтийн үн унж байна. За тэгвэл Монгол улсын хувьд бид нар за энэ бол Монгол улсын нүүрсний экспортын хэмжээ гэж байна. За Монгол улсын хувьд бол 2020-с 2024 оны байдлаар 30 орчим тонныг экспортлдог байсан. Ер нь дунджаар нэг ийм байж байгаа. За 22 он бол супер уналтын жил байсан байна. За үүний үед бол 15 сая тонн экспортлсон гэдэг ийм судалгаа хийж байдаг. За тэгээд 23 онд энэ бол 63 сая тонн орчим огцон өсөлтийг хийсэн. За тэгээд өнгөрсөн жил буюу 2024 онд бол 83 сая тонныг экспортлсон гэсэн ийм статистик үзүүлэлт бол гарсан байж байна. Тэгэхээр бид нар бол санаж байгаа бол 2023 онд 22 оны Украины дайны дараагаар Монгол анхны гадаад валютын нөөц бол 1 тэрбум руу ороод бараг 800 сая руу орсон гэд нэг хүнд өдөрт бол сая төгрөгөөс дэш доллар зарахгүй гэдэг бол мэдээлэл хийжсэн.
За үүний гол шалтгаан нөгөө нэг экспортоор орж ирэх долларын урсгал байхгүй болсон учраас иймэрхүү шок үзүүлсэн болол 2023 онд бол ийм өндөр өсөлттэй 15 сая баррелээс 15 сая тонноос шууд 63 сая тонн гэдэг чинь за хувийн үзүүлэлтийн хувьд бол 318% өсөлт хийчихэж байгаа байхгүй экспорт. За энэний гол шалтгаан давуу тал энэ юм үүссэн бэ гэхээр нүүрсээ бид нэр юугаар төмөр замаар тээвэрлдэг болсон байна. Дээрээс нь юу яадаг болсон байж байна. Биржээр зардаг болсон болохоор нүүрсний хулгай тодорхой хэмжээнд хянагдсан. Ингээд эрүүлэр экспорт хийсэн учраас бидний орлого бол огцсон болсон байж байна. За тэгвэл 2025 оны улсын их хурлын төсвийн төсөөлөлтөөр юу гэж орж ирсэн бэ гэхээр 83 сая тонныг экспортлноо өмнөх жилдээ гэдэг ийм статистик үзүүлэлтээр гаргасан байна. За тэгээд үнийн нь болохоор $105 экспортлоо гэдэг ийм төсөөлтөөр төсөв баталсан байж. Тэгвэл энэний гол айдас юу вэ гэхээр дэлхийн зах зээл дээр одоогоор энэ унжаа өнөөдөр $104 нэгсэндээ бидний тооцоолсон 105 гэдэг үнээс бол одоогоор л доош орсон байна тийм. Тэгээ 2025 онд бол ер нь бол уналтын жил байх боломжтой харагдаж байгаа. Когсчих ер нь нүүрсний үнийн хувьд бол за саяхан бид нар мэдээлэл сонссон бол Дональд Трамп Путинтэй уцаар ярьсан гэж мэдээлэл байна. Ер нь бол Украины дайныг дуусгах тал руугаа хурдан арга хэмжээ авъя гэдэг зүйл ярьсан нь энэ нь эргээд түүхийдэд өмнөд бол сөрөг нөлөөлж үн унах юм нөхцөлийг бүрдүүлэх боломжтой ийм харагдаж байгаа. Тэгэхээр 2025 онд ийм хэмжээний орлого орж ирэхгүй бол бидний нөгөө төсөв алдагдaltaгүй баталсан гэдэг зүйл яаж эргэх вэ? Энэ дээр хэрэв үн тэ $80 доош орох юм бол бидний дотоодын орлого буурахад төсвийн алдагдлалд орно. Хэрэв төсвийн алдагдлалд орж эхлэх юм бол хатуугаар ярихад намар гэхэд бол Монгол бас төсвийн тодтол хийх ийм аюул ганц нүүрснээс. Тэгээ энэ дээр ямар дүгнэлт юм гэхээр бид нар ганцхан бүтээгдэхүүн дээр л эдийн засгаа тогтоож байна. Бид нар түүхийн эдээс ерөөсө олж байгаа орлогоо амьдраад байгаа. Гэтэл нүүрсэн дуусаад, зэсэн дуусаад, алтан дуусвал яах вэ гэдэг дээр бид нар дараагийнхаа гаргалыг бас бодох хэрэгтэй гэдэг зүйлийг энэ жилийн бид нарт асуултын нэмдэг болох болоо даа гэж харж байна да.